Ус тогтвортой хөгжил урандор дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яам Монголын гидрогеологийн холбоотой хамтран усны салбарт тулгамдж байгаа асуудлуудаа нээлттэй хэлэлцлээ. Хурлаар говийн бүсийн гидрогеологийн судалгааны үр дүн болон томоохон хэрэглэгчдийн усан хангамжийн өнөөгийн байдал ба хэтийн төлөв гэсэн сэдвийн дагуу хэлэлцүүлэг өрнүүллээ. За гүний усан дээр хүн болгон тийм айдас имэйл яваад байгаа юм. Энэ бол тийм зүйл биш. Гүний ус гэж одоо бид нар яриад байгаа энэ говийн бүсийн том артезиан сав газруудад одоо усны хөрөмтлүүд байгаа юм. Тэр хөрөмтлүүдийн нөөцийг бид нар бодохдоо угаасны шинжлэх ухааны арга гаргачлалт хагасынд нүртэл ашиглана хамгийн дээд нь. Нэг стк ус байлаа гэхэд хагасыг л уух ёстой. Түүнээс цааш нь бол өөрөө байгалийн журмаар сүлд нөхөрдөн. Бүр болохгүй л гадаргуу усаар эргүүлд нөхөж байна. Тэгээ энэ үр дүнд бол сайн шанд ажилтнуудын цогцлборыг эхний 10 жилд бол хүрэлцэх тийм усны нөөц бол олсон байгаа. За энд бол эхний нэг 150 м нөөц нь бодсон. Түүнээс цааш 300 м хүртэл цөөхөн цооногоор өрөмдсөн. Тэгэхэд бол маш их одоо өндөр ундрахтай их одоо тийм ус өөрөө оргилон гарсан байгаа. Оргилж исэн усны хэмжээ бол 12 м хүртэл газрын гадаргаас дээш одоо оргилж исэн энэ мэдээллийн хэрэгслэр бол одоо сайн шанд ажилтнуудын цогцлборыг усаар хангах одоо анхны их усөрүүд бол гарчсан. Энэ бол боломжтой гэсэн юм хэлмээр байна. Мөн орхон гол дээр урсцын тохируулга бүхий ус хоримтлуулах сан байгуулах төсөл, Эгийн голын усан цахилгаан станц төслийн гидрогеолог байгаль орчны судалгаа болон Улаанбаатар хотын усны нөөц анхаарах зарим асуудлуудыг мөн хэлэлцсэн юм а.